Бүгдөөрэнд нь дахин өдрийн мэнд хүргэе. Тэгээ сая төлөөлөгч нар бас хэлээл байна л да. Энэ сан байгуулагдахлаар тэгэл сангийн ард нэг заавал нэг юм нуугдчил байдаг те. Сан байгуулагдсанараа альва үйл ажиллагаа ямар нэгэн хэлбэрээр сайжирсан тохиолдол нь ихүү муу байсан нь ихүү гэдгийг бид нар сайн харах хэрэгтэй баг. Тэгээ ингээд бүхэлд нь хэдүүлээ энэ журмыг ингээ харъя. Одоо зарим нь сайшаа гадах шиг байна. Тэгээ нөгөө талаараа ингээд төрийнхэн байгууллагыг одоо үгүйсгэж байгаа юм шиг ийм хэлбэр харагдчихээн л та. Ямар ч нөгөө уялдаа холбоо зангидаж чадахгүй байгаа юм шиг. Тэр нь юу вэ гэхээр энэ баахан орлого төвлөрүүлнэ гэдэг газрын албач нь одоо энэ газар чөлөөлж байгаа дуудлага худалдаа гэдэг тэртээ төрийн сан руу ордог нэг л данстай үсттэй бид нар. Тэгээ заавал энэ сан байгуулж тусад нь тэр данс руу хийж яах гэж байгаа. Газрын алба тэртээ энэ ажлыг чинь газар чөлөөлтийн хилцгээд бэдэг үсттэй дотроо. Цалин аваад ажилдаг улсууд байгаа шүү дээ. Тэгээ тэд нар энэ ажлыг бас хийдэг шүү дээ ялгаагүй. Тэгээ заавал ингэж сан байгуулж нэг 9 үн рүү эрх мэдлийн өгж ингэж хийх ямар шаардлага байгаа юм. За энэ гэр ороолыг орон сууцчлуулан дахин төлөвлөн угаасаа энэ чиглэлийн хэд хэдэн байгууллага байгаа шүү дээ. Өнөөдөр энд байгуулсан байгаа шүү дээ. Дарга нар энд ингэ сууж байна. Одоо сая нэг нь бол манай говь сайхан дарга байж л байна. Тэгээ одоо энэ хойтлын бид нар нөө чөлөөсөн газар дээр нөө сэлб гээд тусдаа дахиад нэгж байгуулсан явж байгаа үстэй. Тэгээ ингээд төрийн байгууллагын чиг үүргүүд хариуцаж ажиллаж байгаа нэгжүүдийгээ өгөөсгөж байгаа юм шиг бүгдийг ингээд энэ сан руу оруулж ирээ. Тэгээд дээрэс нь өдөрднө гээд. Тэгээд сангаа хотын дарга өөрөө өдөрднө гэдэг юм. Хотын дарга энэ санг өдөрцөн өдөрдөөгүй өөрт нь хангалттай эрх мэдэл байгаа шүү дээ. Энэ бүх байгууллагуудыг өдөрдөө чиглүүлээд энэ төсвийг захиран зарцуулах эрх нь бүхлээрээ өөрт нь байгаа шүү дээ. Тэгээ заавал энэ нэг сан ингэж оруулж ирж ингэх гэж байгаа цаад зорилгыг би ерөөсөй ойлгохгүй байгаа даа. За тэгээд түрүүн бидэд бас өнгөрсөн бүлгийн хурал дээр ч гэсэн Ардс намын бүлгийн хурал дээр энэ журам боловсруулсан нөхдүүдтэй нэлээд сайн одоо уул нэг комент хийсэн. Тэгээд тэрийг дахиж одоо тусгаж авч ажиллах юм уу яах юм. За тэгжийтэл энэ сан чинь ингээд дотроо зөндөө юмнууд нь дутуу байгаа даа. Ийм салаа төсвийг захиран зарцуулах юм хоёр салаа утгатай юм руу ороод ишүү. Уул нь бол энэ татвар төлөгч нарын мөнгийг нийслэлийн иргэдийн хурлын иргэдээс сонгогдсон төлөөлөгч нар баталж хаана хэн юу хийх гэж байгаа, хэн захиран зарцуулах гэж байгаа гэдгийг бид нар олонхоор хэлэлцэж баталдаг юм аа. Энэ бол одоо үндсэн хуулиар олгогдсон эрх байгаа юм. Агтл энэ эрхийг сангийн одоо сан байгуулснараа энэ эрхийг 9 хүнд авах гээд байгаа юм шиг асуудал энэ дотор ч бас харагдчих шүү. Тийм учраас сангийн үйл ажиллагаа ялангуяа төсөв зарцуулах гэж байгаа бол иргэдийн урал руу оруулж ирэх юм уу? Тэрийгэ батлуулаад ингээд захиран зарцуулах юм уу гэдэг ийм л асуудлыг бид нар дахин яриад байгаа юм. Тэгээ энэ дээр одоо энэ мэргэжлийн улсууд сууж байгаа анхаарна биз. Тэрнээш бол энийг одоо тийм сайн зүйл гэж бол харахгүй байна. Баярлалаа.